Яа, сайн байцгаана уу? Сонсогчдоо подкастынхаа ээлжид дугаараар уулзч байна. Подкаста хийгээгүй бас хэсэг удлаа. Тэгээд бид нэр өнөөдөр арай өөр маягаар слайдта подкаст бичихээр бэлдээд байж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань та бүхэнд Японы татварын талаар ерөнхийд нь ойлголт өгье гэж бэлдсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө одоо бид хоёр энэ Япон утас подкастынхаа энэ одоо нэг сизон гэх юм уу да тий энийгээ дуусгаад тэгээд дараагийнхаа сизонд арай одоо өөр юмны талаараас ярихаар шийдэж байгаа. Тийм тэгээд өмнө нь дандаа виз ч юм уу тий. Яг голоор нэг жоохон энгийн амьдралын юмнууд ярьжсэн ч гэсэн виз татвар тэгэл Японы аяллаа виз Японд сурах талаар гэсэн сэдвүүдийн талаар ярьжсэн. Тэгээд ямар ч гэсэн энэ сизнээ ингээд дуустал бүр шал өөр болохгүй ямар ч гэсэн ингээд хаагаад энэ нэг сэдвийг дарж аваад энэ нэг чухал сэдвийг ярих юмсан гэж битээр их бодоод идэгсэн тий. Тэгээд харин өнөөдөр дарж аваад тэгээд ярих гээд байж байна. Тэгээд Японы татвар одоо даатгал одоо нөгөө цалин авдаг хүмүүсийн одоо цалингаас зөндөө олон татвар хасагдаад идэг тэрний талаар тэгээд нөгөө ямар даатгалд бид нар ордог вэ гэдгийг тэгтээ маш нарийн л та бид хоёр өнөөдрийн энэ нэг подкастаараа бүгдийг ярьж нарийн ширээ рүү орч амжихгүй угаасаа тэг хамгийн энгийнээр талаар тайлбарлаад яриа гэж бодож байгаа юм тийм ээ. Наад захын одоо хүмүүс мэдээд авчих хэрэгтэй тий. Яг гэх юм бол бас би бас яг тийм юм сонсчихсан байхгүй юу. Одоо жишээлбэл таньдаг хүн энэ төр Монголоос одоо жишээлбэл за Японд одоо ажиллахаар ирээд тэгээ одоо жишээлбэл Монголоос ярахтаа бол одоо чи тий 300 мянган йены цалин авна гэж хэлж ирэнгүүтлээ яг ирээд яг цалингаа авсан чинь жишээлбэл 240 мөч болчдөг ч юм уу тий. Тэгээд амар гайхаад яагаад ийм амар юунд ингээ хасагдаад байгаа ингээд юу ямар одоо суудлууд байгааг нь ч мэдэхгүй тий. Тийм болохоор тэр энтрэгээ бас өмнө нь ингээд одоо мэдчих юм бол илүү яг одоо гар дээрээ яг хідээг авах юм тий. Яг ямар юунууд даатгал татварууд хасагдаад байгаа гэдгээс мэдээд авал зүгээр ах гэж бодож байна. Өнөөдрийн ярих гарчиг байна тий. Тэг ерөнхийдөө бол Японд амьдрахаар ирж байгаа Монгол хүмүүстэй зориулж мэдээлэл ерөнхийдөө өгөх гэж байгаа болохоор ирж байгаа хүмүүсийнхээ визийг нь ерөнхийд нь зөндөө олон виз төрлийн визээр зөндөө олон одоо аргаар хүмүүс ирж байгаа. Тэгээд ерөнхийд нь нэг таймлаад 3 хуваагаад оюутан, ажилтан, дагалдан гэсэн маягаар ерөнхийд нэг 3 хуваагч тийм үү гэж бодлоо. Тэгээд нэгдүгээрх оюутан гэдэгт нь мэдээж хэлний сургууль, мэргэжлийн коллеж, их сургууль, оюутан, докторийн оюутнууд бүгдээрээ хамаарагдана. Ажилтан гэсэн хэсэгт нь болохоор одоо компани үнцэн ажилтан гэж ярьдаг. Тэгээд за дээрэс нь тогтээ гинөө гэж сүүлийн хэдэн жилийн өмнө гарсан төрөл тэгээд мэдээж дадлагжигч ажилдаг хүмүүс гэд цалин авч ажилдаг, full time-аар ажилдаг бүх хүмүүс яг хамааруулж ойлгож болно. Тэгээ дагалдан гэхээр гэр бүлийн визээр байгаа хүмүүсийг ингээд ерөнхийдөө 3 хуваа гэж бодсон байгаа. За тэгээд ерөнхийдөө нэг өнөөдрийн яриа маань нэмэрхүү 3 одоо хэсэгт хуваагдана гэд ойлгоход болно. Тэгээд оюутанаар ирчээ дараа нь ажлын виз аваад ажилтан болж болно. Тэгээ дараа нь бас одоо гэр бүлтэй болоод дагалдан визтэй ч болж болох учраас одоо бүгдээрээ дуустал нь сонсоорой гэж хүсэж байна. За оюутан бол одоо саяны хэлсэн бараг юунаас ажилтан за дагалдан ч бас гайгүй байх л та. Ер нь ажилтныг бодох юм бол хамгийн одоо тий бага зардлаар одоо цалингаа одоо яг хамгийн их одоо гар дээрээ бүтэн авдаг гэх юм уу тийм юу нэгаа визний төрөл нэгаа. За тэгээ хамгийн ихнийх нь эрүүл мэндийн даатгал гэж байна те. За оюутан болвол одоо улсын эрүүл мэндийн даатгалд бол заавал хамрагдах ёстой. За энэ нь болохоор Японд одоо хаяг эхлээд ирээд хаягаа бүртгүүлнэ. За тэгээ хаягаа бүртгүүлснээс 14 хоногийн дотор зайлшгүй энэ эрүүл мэндийн даатгалда бүртгүүлсэн байх хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө ихэвчлэн хаягаа бүртгүүлэл яг нэг дор одоо тэр дүүрэг юм уу хотын захиргаан дээр нэг дор байж идэг. За тэгээд энэ
даатгал дээр очиод ямар ч одоо эхэлж бол бүртгүүлэхэд ямар ч мөнгө төгрөг төлөхгүй тэгээд өөрийнхөө хамгийн гол нь бүртгүүлэхдээ өөрийнхөө за мэдээ Zairo карт тэгээд оюутны өмнөлөх энэ хоёр нь зайлшгүй хэрэгтэй. За тэгээ оюутны өмнөлгөө үзүүлжээж эрүүл мэндийн хаан даатгалыг хөнгөлөлтөөр юу яах хэрэгтэй байгаа даатгуулах хэрэгтэй эрх нь үүснэ. За тэгээд эрүүл мэндийн даатгал бол ерөнхийдөө юу яадаг оюутан болвол сардаа нэг ойролцоогоор тухайн нөгөө нэг дүүрэг хотоос хамаарат 1000 за нэг 200 yen-ээс 1500 yen-ийн хооронд сардаа төлөгдөнө. За тэгээд төлөх нь хоёр янзаар төлж болно. Нэг бол шууд банкныхаа данснаас хасуулаад төлчих болно. Аль эсвэл сар болгон гэрлүүчин шуудангаар төлөх тийм баримт хэмжлэл явуулна. За тэгээд тэрийг нь авчичаад банкн дээр юм уу альсвал комбинид очиод төлчих болно. За эрүүл мэндийн даатгал. За би зөв ингээд нэг бүгдийг нь яриа авчи тэгээ дараа нь нэмэх юм байвал хэгийг хэлээрэй за оюутан дээр. Окей. За тэгээ дараа нь болохоор тэтгэврийн даатгал гэж байна те. За энэ нь болохоор 20 нас хүрсэн Японд амьдарч байгаа бүх хүмүүс тэтгэвэр ер нь зайлшгүй төлөх юутэй үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь болохоор оюутан бол энээс юу одоо юу гэмдэ би одоо оюутан ингээд тэтгэвэр төлөх боломжгүй байгаа гэж тэрийгэ дүүрэг юм уу те нэг саяныхаа юундэ хотынхон захиргаанд очиж хэлээд энийг оюутан байх хугацаанд төлөхгүй байж болдог байгаа. За тэгээд энэ одоо байна тийм ээ тэтгэврийн даатгалд хамрагдагч төлбөрөөс нь хөнгөлөгдөж болох систем гэж байна те. За тэгээд энэ гакусэ гээд өөрийгөө энэ оюутан гэдгээ очиж хэлэх юм бол энийг юу яах боломжтой байгаа шүү. За тэгээд дараа нь болохоор 2022 оны 4 сараас эхлээд энэ Кисо Нинкен банго гэж байна те. За энэ нь болохоор ерөнхийдөө нэг юуны өөрийнхөө тэтгэврийн одоо нэг юу чинь тэтгэврийн одоо юу гэмдэ дугаар гэх юм уу те. Код Тэр гэх юм тийм. тийм код тэрийг нь ингээд юулуу чинь гэрлүү чинь ингээд явуулдаг тийм юу байгаа тийм ээ. Одоо ийм хагаки гэдэг чтэй те захиа тийм захиа юу гэрэнж аягаар ирнэ. За тэгээ тэр юу чинь маш хэрэгтэй дугаар код чинь маш хэрэгтэй. Тэрэн дараа нь одоо та нар ажилд ороод ч юм уу те альсвал сургуулаа төгснөхийн дараа ямар нэгэн өөр нэг виз рүү хүрэх үед тэр кодороо өөрийнхөө тэтгэврийг төлнө гэсэн. За тэгээд энэ тэтгэвэр дээр дахиад нэг юм дэлгэрүүлээд ярьцгаад яг оюутны хамаагүй байж магадгүй ажилтан дээр бол яадаг вэ гэхлээр Японд хэрвээ тэтгэвэр төлөөд 10 жилээс дээш хугацаанд тэтгэвэр төлсөн бол Японы тэтгэврийг авах эрх нь автоматар үүсчихдэг байгаа. Тэгэхээр хэрвээ та нар Японд тэтгэвэр одоо 65 наснаас хойш тэтгэвэр авъя гэж бодож байгаа юм бол 10 жил төлж иж тэр эрх нь үүснэ гэсэн. Эсвэргээрээ 10 жил төлөөгүй байхдаа тэтгэврийнхаа ойролцоогоор 65% орчмыг буцаан олгож одоо буцаан авах боломжтой байгаа. Гэхдээ тэр нь болохоор та нар одоо жишээлбэл 5-аас 5 жил хүртэлхэл одоо буцаж авч олно гэсэн үг. Та нар одоо жишээлбэл за 7 жил 8 жил тэтгэврээ төлчөөд буцаа олголт авахдаа тэрнийхээ сүүлийн 5 жилээр одоо авч олно гэсэн үг. Тийм бас тогтолцоо байдаг. За энэ болохоор дараа нь одоо ажил юун дээр хийх дээр ажлын визэн дээр сайн гарч ирэх бах. За тэгээд за дараа нь болохоор орлогын албан татвар гэж байна те. За энэ нь болохоор нөгөө та нарын цалин хэлээд байгаа. За энэ нь болохоор та нар оюутнууд болохоор 7 хоногт 28 цаг сургууль амарч явах үеэр 7 хоногт 40 цаг ажиллах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ нь болохоор жилийн орлого нь хэрвээ сая 30 мянган йенээс дээш болчих юм бол автоматар энэ шодокцэ буюу орлогын албан татвар төлөх тэр одоо юу н үүрэг нь үүснэ гэсэн үг. За тийм болохоор хэрвээ та нар орлогын албан татвар болон одоо тэр доор нь байна тийм ээ орсон суугчийн татвар гээд энэ нь болохоор жүймэн зэ гэдэг. За энэ хоёрыг хэрвээ одоо ихээр те төлөхгүй гэж бодож байгаа бол жилийнхаа орлогыг сая 30 мянган йенээс доош байхаар цагийн ажиллаа хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхгүй бол одоо жишээлбэл 2023 онд би миний жилийн орлого сая 30 мянган йенээс дээш давцсан л бол 24 онд автоматар надад одоо нөө цалинтай маань харьцуулагдаад энэ хоёр татврын нэхэмжлэл нь ирнэ гэсэн үг. За тэгээ энэ хоёр татвараа төлөхгүй бол дараа нь одоо виз сунгах ч юм уу эсвэл виз хөрвөхөд асуудал гардаг. Тийм болохоор юугээ одоо оюутнууд ажиллахдаа оюутнууд болон за одоо нөө юунууд ч гэсэн тий дагалдан визээр дараа нь гарч ирэх баг. Дагалдан визээр ажиллаж байгаа хүмүүс ч гэсэндээ энэ хоёр юуг
тоог сайн чэйжлээд авах хэрэгтэй. Эндээс ерөнхийдөө давахгүйгээр цагийн ажиллаа хийх хэрэгтэй. За тэгээд зарим цагийн ажлууд хийхэд оюутнуудаас андуураад байдаг юм нь ингээд юугээрээ гар дээр бэлнээр авч байгаа бол 28 цагт орохгүй ч гэдэг юм уу тий цагийн ажил цаанаа бүртгэгдэхгүй байгаа гэж бас буруу ойлгоод байдаг. Энэ нь болохоор яг цаанаа бэлнээр авч байгаа ч гэсэндээ хэрвээ та нарын одоо тий за аэро картыг аваад хувийн мэдээллүүдээ бүгдийг нь авсан л бол юу яаж байгаа. Цаанаа татварт бол тэр компани нь бол мэдэгдэх үүрэгтэй байгаа. Тийм болохоор энийг бас бэлнээр авч байгаа гэд бас төлөхгүй байгаа гэсэн үг бас биш шүү гэдгээ сайн ойлгож аваарэ. За оюутан дээр ерөнхийдөө иймэрхүү байна гэж бодож байна. Эгийн ямар нэгэн нэмэх зүйл байна уу? Би ерөөхдөө л иймэрхүү байна да. Тэгээд эрүүл мэндийн даатгал болохоор 30%-ийг нь л өөрөө төлөө Яг зөв 70%-ийг яг нь зөв. улсаас төлж өгдөг байгаа. За Тэгэхээр зөв. одоо сая Зака хамгийн ихэнд хэлсэн одоо сарын 1200-аад иен төлнө Мгм. гэдэг нь оюутан болж ирсэн эхний нэг жилдээ тэгж төлнө. Мгм. Одоо 2024 оны оюутан болж ирлээ гэхэд 2024 оны 4 сард ирлээ гэхэд 2024 оныхоо 12 сар хүртэл өнгөрсөн жил Японд орлого 0 байсан гэдгээ а, мэдүүлдэг. Одоо хаягаа бүртгүүлэхдээ тэрийгэ бүртгэн гэсэн үг ихэнхдээ гэхдээ ихэнх хорооныхан нөгөө өөртөө мэдээд анх удаа бүртгүүлэх жаавал тэрийг нь хийгээд өгчдөг. Тэгэхээр өнгөрсөн жил 0 орлоготой байсан учраас хамгийн бага хэмжээгээр сарын 1200 гарч ирнэ. Тэгээд за 24 оны 4 сард ирчээ шууд цагийн ажил хийгээд эхлэнгүүт тодорхой хэмжээний орлого үүсээ явчихна. Одоо энэ дүнг хүрэгч бай, хүрэхгүй ч бай орлого үүсээд эхэлчих учраас 2025 оноос эхлээд одоо тэр 1200 биш 4 5 мянга ч юм уу те зарим үед бүр зарим оюутнуудынх 10 мянган орчим хэмжлэл ирээд эхэлдэг. Тэгэхээр эхний нэг жилдээ л тийм багыг төлнө. Тэгээд цаашаага Японд амьдрах 2 дахь жилээсээ эхлээд арай жоохон өндөр болоод ирдэг байгаа. Тэгээд энэ эрүүл мэндийн даатгалыг заавал төлөх хэрэгтэй. Нөө эмнэлэгт үзүүлэх Японы эмнэлгүүд айгүй сайн даатгалаараа сайн үйлчилдэг ихэнх одоо өвчин тий шүд өвдөх, арьс тэгэл халуур ханаа төрөх гэдэг дээр битэр өмнөх дугаарууд дээр айгүйх ярьж байсан Японы эмнэлгийн талаар. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалаа ерөн сайн төлж авах хэрэгтэй. За тэгээд тэтгэврийн даатгалыг болохоор одоо төлөхгүй байж болох арга байгаа гэж сая хэлсэнтэй битэр гаксе нофу токрей сейдо гэд энийг болохоор хаана очиж хэлэх үү гэхээр одоо өөрийнхөө амьдардаг дүүргийнхээ жишээлбэл Шинжикүү дүүрэгт амьдардаг байлаа гэхэд Шинжикүү дүүргийнхээ энэ тэтгэврийн хилтэс гэх юм уу тэр газар очиод нэг юм хүсэлт байгаа тэрийг бичээд тэгээд одоо мөнгө төлөх одоо энэ сургуульд тэдэн сарын тэдэн хүртэл энэ сургуульд сурна гэсэн сургуулийн тодорхойлолтоо авч очиод тэр хүсэлтээ өгөөд асуулдаг. Тэгэхээр одоо энэ тэтгэврийн даатгалд ямар ч гэсэн хамрагдсан байгаа мөртлөө төлбөрөө л төлөхгүй явж байгаа гэсэн үг болно. Тэгээд одоо энэ 22 оноос өмнө болохоор нэг юм цэнхэр дэвтэр те нийгмийн даатгалын дэвтэр шууд тэтгэврийн дэвтэр шууд гэрт нь үрээд ирдэг байсан бол одоо тийм дэвтэр ирэхэ болоод энэ дугаар очицоо тэгээ энийг ерөөсөө Японд амьдрах хугацаанд дандаа нөө My Number гэд байдаг дугаараас бол өөр тийм тэтгэврийн дугаар байгаа учраас энийг хадгалах хэрэгтэй. Дараа нь ажилд орсон ч гэсэн энийг нэ төлөхгүйгээ зогсоолгоцсон байсан ч гэсэн ажилд ороход энэ дугаар нь дахиад хэрэгтэй учраас хаяхгүй байх хэрэгтэй. Тэгээд за жишээлбэл хэлний сургуульд сурж агаад дараа нь их сургууль ч юм уу өөр сургуульд орлоо гэхэд дахиж тэрийг өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөө хэлний сургуульд байх хугацаа хүртэл нь л зогсооцсон байгаа учраас дараагийн сургуульд ортлоо дахиж шинээр өгнө. Тэгээ сургуулаа төгсчөөд бас ажил хайх хооронд хугацаа 6 сар ч юм уу тий хугацаа гарах бол тэр орондоо бас дахиж шинжилж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хэмжлэл хүрээд ирдэг. За тэгээд энэ орлогын албан татруудыг бас эхний нэг жил бол угаасаа төлөхгүй гэсэн үг ахна шүү дээ. Энэ орлогын албан татвар болон оршин суугчийн татвар энэ хоёр бас нийгмийн даатгалт эрүүл мэндийн даатгалтай ижилхэн өнгөрсөн оны орлогоор бодогддог учраас эхний нэг жил бол төлөхгүй гэсэн үг тий. Тэгээд хоёр дахь жилээс эхлээд хэрвээ энэс авах юм бол юу хэмжлэл ирнэ гэсэн үг. Тэгээ нэгэнт ирэх юм бол тэрийг төлөхгүй бол болохгүй. За оюутны хувьд болохоор нэг иймэрхүү даатгал юуны юм байна да. За тэгээд за дараа нь ажилтны хэсэг рүү оръё. Ажилтны хэсгийг би хэлж арай. Тэгээд нэмэх юм байх юм бол Зака нэмээд
яриад явчих. За ажилтан болохоор за Жинбун жижигки Коксай Гёму виз за тэгээд Токтэй кино виз тэгээд кино жишүүсээ эднэр болохоор ажилтнанд хамруулж ерөнхийдөө ярина. Гэхдээ нэг баг зэрэг одоо нөгөө тухайн бүс нутгийнх нь одоо шийдвэр за тэгээд тухайн компанийн дүрм журмаас хамаарат одоо энэ жишээлбэл энэ тоонууд баг зэрэг өөр байх юмнууд байгаа. Гэхдээ ерөнхийд тийм хол бол зөрөхгүй. Тэгэхээр за нэг иймэрхүү татвар даатгал байдаг юм байна гэдгийг ерөнхийд нь ойлгоод аваасай гэж бодож байна. За тэгээ хамгийн ихэнд нь болохоор за энэ монголоор яг ингэж орчуулах үгүйг нь мэдэхгүй байна. Коё хокен гэдэг. За хөдөлмөрийн одоо даатгалч гэдэг монголоор нэг тиймэрхүү байдаг лээ дээ бас. Ажил эрхлэлтийн даатгал гэд. За энийг болохоор яах вэ гэхээр энэ даатгалд за эдгээр бол ерөнхийдөө ингээ бүгдээрээ цалингаас суудгаад авчдаг дүнгууд байгаа. Одоо ярианыхинд одоо хэлсэн 300 мянган йений цалин сарын цалинтай ажиллаа гэд хэлэх юм бол тэр дүнгээс энэ дүнгууд бүгдээрээ хасагдана гэж ойлгож болно. Ерөнхийдөө Японд бол нөгөө татварын өмнөх дүнг яг цалингийн дүн болгож ярьдаг байгаа. За тэгэхээр за эхнийх нь ажил эрхлэлтийн даатгал нэг 0.6% гэж юм л да. Тэгээ хуулиар яг тогтоосны нь тэнгууд энийг болохоор зарим компани бүгдийн компаниас төлөөд өгчдөг ч юм уу хэсэг тодорхой хувийг нь компани төлөөд зарим тодорхой хувийг нь өөрөөр нь төлөвлөдөг ч юм уу. Тэг бүр ингээд зарим нь энд цаанаас ордгоо компанич байдаг. Одоо жоохон муу компани гэсэн үг л те. Тэгэхээр энэ дүн гэхдээ энэ айгу бага дүн байдаг 0.6 гэхээр нэг 1100 2100 ч юм уу йен болдог байгаа. Тэгээд энд орохоор ямар ашигтай вэ гэхээр ажилласаа гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авч болдог гэсэн үг. Одоо нөө Hello Work гэд байдаг. Тэнд очиод ажил хайж байгаа гэд бүртгүүлээд ажилласаа гарсан бол ажилласаа гарсны тодорхойлолтоо аваад тэр нөгөө хөдөлмөр монголоор байдаг шүү дээ хөдөлгөө хөдөлмөр халамжийн төв мөв гэдэг шиг нэг тиймэрхүү газар харуу ваку гэд хайхад болно. Тэндээс ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой ийм даатгал байгаа. Энд бол орвол зүгээр ч яг угаасаа компанийн шийдвэр байдаг учраас ордог автоматар цалингаас нь хасагдчихна гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор нийгмийн даатгал буюу Шакай Хокен байгаа. За энийг болохоор дотроо эрүүл мэндийн даатгал болон тэтгэврийн даатгал энэ хоёр хоёулаа хамтдаа сетээр орсон гэж ойлгож байна. За саяны оюутан дээр байсан Коккумин Кенко Хокен нь компани ажилтан дээр бол Кенко Хокен буюу за ямар нэг юм нийгэмлэгт компани ингээд элсээд тэгээд тэр нийгэмлэг нь яг нарийн юм ярих юм бол тэрнийхээ даатгалд орсон байдаг. Тэгээд ерөөхдөө бол эрүүл мэндийн даатгал нь цалингийн 10% орчмыг за зарим газар 9%, зарим газар 11% байж магадгүй суудгадаг гэсэн үг. Тэгэхээр 300 мянган йений цалинтай гэх юм бол 30 мянган йен орчим нь эрүүл мэндийн даатгал сар болгон тооцогдно гэсэн үг. Тэрний талыг нь компани төлж өгдөг. Тэгэхээр 300 мянган йений цалинтай ажиллахад 15 мянган йен орчмыг өөрийнх нь цалингаас хасагдана гэж ойлгож байна. За дараагийнх нь тэтгэврийн даатгал гэж байгаа. Энэ болохоор мэдээж тэтгэвэр тийм ээ. 65 нас хүрснийхээ дараа тэтгэвэр авна. Одоо Япон хүмүүс ч Монгол хүмүүс ч Японд амьдарч байгаа гадаад хүмүүс бүгдээрээ одоо эднэрийг ингээд тэтгэвэр авах боломжтой ирэх болон үүрэг нь нүүсэн гэсэн үг болж байгаа. За тэгээд тэтгэврийн даатгал нь болохоор 18.3% тогтсон дүн байдаг юм шиг үлээ. Ямар ч дүүрэг. За тэгээд энэ бас нэлээд өндөр бараг 20% байгаа тэтгэврийн даатгал нь. Тэгээд энэний бас талыг нь компани төлөө талыг нь хувь хүн төлдөг. За тэгээд дараа нь орлогын албан татвар болон оршин суугчийн татвар энэ болохоор оюутантай ажиллах юм байгаа. Өнгөрсөн жилийн орлогоос хамаарат бас бодогддог учраас одоо жишээлбэл шууд Монголоос ажилтан болж ирж байгаа өмнө нь оюутан байгаагүй тийм хүн байх юм бол эхний жил энэ татваруудыг төлөхгүй гэсэн үг. Зөвхөн эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал болон ажил эрхлэлтийн даатгалаа төлнө. За тэгээд 2 дахь жилээсээ эхлээд угаасаа үнцэн ажилтан хүн бол энэ
дүнг мэдээж давах нь тодорхой. Тэгэхээр 2 дахь жилээсээ эхлээд энэ татваруудыг төлнө гэсэн үг. За тэгээд энэ Shotoku Zэй гэж хэлдэг орлогын албан татвар нь болохоор орлогоос хамаарат за энэ график байгаа таад Google-ээс хайх юм бол гараад ирэн Shotoku Zэй-ийн хувь гэх юм бол за хамгийн багадаа одоо 300 мянган йены ч юм уу цалинтай авах юм бол арай бага. Тэгээ бүр орлого нь нэгсэх тусмаа цалин нь нэгсэх тусмаа бүр ийм өндөр болдог. Тэгэхээр Японд ер нь өндөр цалин авах юм бол бүр тэр хэмжээгээрээ татвар авна гэсэн үг болно. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө бүр өндөр цалинтай хүмүүс болвол авж байгаа яг гар дээр авж байгаа цалин нь бүр маш бага ч байх одоо нэлээд бага болно гэсэн үг болох нь энэ хувийг харах юм бол за тэгээд оршин суугчийн татвар энийг болохоор тухайн одоо жишээлбэл Шинжикуд амьдардаг бол Шинжику дүүрэгтээ төлж байгаа татвар гэсэн учраас зөрүүлээд одоо дүүргийнхээ ямар нэгэн халамжийг бид нэр авах эрх нь үснэ гэсэн үг. Одоо тэр дүүрэгтээ бас ийм орлогынхаа 10%-ийг төлж байгаа учраас тэгэхээр 300 мянган цалин даах юм бол бас ингээд 10% нь яваад өгчихнэ. Тэгэхээр ингээд энэ дүнгууд нийлээд одоо юунаас нь үндсэн цалингаас нь хасагдаад сар болгон хасагдаад явна. Тэгэхээр үнцэн ажилтны хүмүүс сар болгон компаниасаа ийм цалингийн хуудас авж байгаах тэрэн дээрээ харах юм тулгаад харах юм бол иймэрхүү дүнгууд ер нь хасагдж байгаа гэж ойлгож болно. За тэгээд ажилтан дээр нэмээд хэлэх юм бол за энэ саяны энэ татваруудыг ерөнхийдөө ингээд нэг ерөнхийд нь хэлэх юм бол компани за нэг энэ хүн иймэрхүү цалинтай юм чинь иймэрхүү татвар хасагдандаа гэд урьдчилаад ерөн нөгөө тооцоод одоо компани нэгтгэл юм уу тооцоод сар болгон цалингаас нь хасж байгаа гэсэн үг болно багцаагаар гэсэн үг. Тэгэнгүүт жилийн эцэст одоо яг жинхэнэ одоо нөгөө дүүрэгтэн төлөөд нийгмийн даатгалаа гэхдээ сар болгон төлөө явна л та. Тэгээд яг ийм баталгаатай дүнгууд нь гарангуут нөгөө нэг зөрүү гардаг. Тэрийг жилийн эцсээр одоо компани нь ихэнхдээ жоохон илүү гардаг те. Одоо нөгөө хүмүүний төлж байгаа нь жоохон илүү гардаг учраас нэг бага зэрэг буцаалт орж ирдэг. Одоо нөгөө Монголоор нэг 13 дугаар сарын цалин гэдэг нэг дээр үед нэг аавч нар аваад идэг гэсэн тэрийг юм болов гэж би бодоод тийм 12 сар өнгөрөхөөр тийм нэг илүү юм орж ирээд идэг. За тэр нь болохоор Нэммацу Чоосэй гэж хэлдэг. Тэгээд компаниудын ажилтнуудын нэг 12 сар болоод эхлэхээр ихэнхдээ нэг юм тогтуутай цаас ирээд Нэммацу Чоосайгаа бөглж өгөрөө гэд нэг цаас ирдэг. За тэгэхээр тэрийг ингээд бөглж өгöd за орлогын зохицуулалт компани хийгээд өгөөрэй гэсэн л ер нь хүсэлт тэрийг зөвшөөрж ийна гэсэн хүсэлт гэж ерөнхийдөө ойлгож байна. За тэгээд тэрэн дээр бич гэсэн цаасыг нь одоо бөглөөд өгөхийн дээр нэмээд одоо байрны зээлд хамрагдсан тий лизингээр байр авсан байх юм бол Японд за тэгээд дээрээс нь одоо нөө Сеймэ Хокин гэж хэлдэг тий ямар нэгэн хувийн компаниудын даатгалд нэмэлтээр орсон бол за тэгээд дээрээс нь эрүүл мэндийн даатгал тиймэрхүү юмнуудад орсон бол тэрний нэг юм тодорхойлт шоумешо гэдэг юм угаасаа энэ даатгалын газраас нь ч юм уу энэ байр авсан газраас нь ингээд 11 сарын сүүл мөл 12 сар болохоор өөрийн чинь гэрт ингээд ирчин тэрийгэ компанид өгөх юм бол тэрнийхэн дүн бас баг зэрэг хасагдаад буцаага цалин одоо нөө буцаагаад жоохон буцаалт маягаар орж ирдэг байгаа. За нэг ийм за нөгөөх нь болохоор Kakute Shinkoku-г хүмүүс сонсч байсан баг. Энэ нь болохоор цалингаас гадна нэмэлт орлоготой болвол өөрийнхөө тэр орлогыг өөрийнхөө цалин дээрээ нэмээд өөрөө нөгөө тухайн амьдарч байгаа Шинжику дүүргийнхээ татварын хэлтэст очиж өөрөө мэдүүлдэг байгаа. За тэгэхээр гадаад хүмүүс бидний хувьд болохоор ихэвчлэн давхар ажил хийж болдгоо болохоор энэнийг хийдгүү хүмүүс ихэвчлэн байгаа. Гэхдээ яг нөгөө орчуулах ч юм өөрөө нэмээд одоо компанийнхаа зөвшөөрлөлтөд давхар ажил хийдэг хүмүүс ах юм бол Kakute Shinkoku өөрсдөө хийдэг. За тэгээд бас нөгөө хуваараа одоо ажил хийдэг хүмүүс байж болно тий хувийн фриланс хийдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс бол энэ Kakute Shinkoku-г хийдэг байгаа. За ерөнхийдөө нэг жилийн эцэст нэг ийм хоёр юм болдог. Энэ нь болохоор нэг өнгөрсөн жилийн татварын нөгөө орлогыг нь яг одоо бүртгэж авах гад улс бүртгэж авах гал татвараас авах гал юу яагаад байгаа юм гэсэн үг. Тэгээд энэ Нэмацу Чоосэй болон Kakute Shinkoku хоёрыг хийснээр 24 оны жишээлбэл орлогоо ингээд яг мэдүүлснээр 25 онд одоо цалингаас маань энэ дүнгууд хэд бол хасагдах нэ гэдг нь тодорхой болно гэсэн үг байна. За дака нэмэх юм бэ нү? Би нөгөө үлдээсэн юм байж магадгүй. Ерөнхийдөө гайгүй
Бүх юмнуудаа амар тодорхой Ойлгоно. ярьсан гэж бодож байна. Мгм. Окей, за тэгвэл явчих дөө. Тэ. За. За ингээд хамгийн сүүлд нь дагалдан виз Мгм. талаар. За дагалдан гэдэгт маань болохоор гэр бүлийн виз орж байгаа тий. Өөр виз байгаа лөө Гэр гэр бүлийн бүлээс өөр. виз юм да тий. Нөгөө Тийм тий. Казаку тайз дээрэс нь нөгөө хүүхдүүд нь бас дагалдангаар байж болдог тийм ээ тэр талаар. Мгм. За хэрвээ энэ дагалдан визний бас яг түрүүн юутай оюутан дээр хэлсэн байгаа тий. Юуны жилийн орлого нь сая 30 мянган йенээс хэрвээ бага байх юм бол энэ жилийн орлогын татвар нь багасдаг байгаа. Тийм болохоор айгүй их нөгөө нэг японочууд өөрсдөө ч гэсэндээ одоо эхнэр нь жишээлбэл ажил хийдгүү. За тэгээ а, нөхрийнхөө одоо тэр юу гэх юм бэ компани одоо тэр цалин дээр нь одоо хамт ороод эрүүл мэндийн даатгал энэ төрөө төлдөг болвол бас Япон хүмүүс ч гэсэндээ адилхан энэ сая 30 мянган йенэ давуулгүйгээр цагийн ажил төрөө хийдэг байгаа. Тийм болохоор хэрвээ одоо энийгээ хэрвээ давчих юм бол одоо баг энийгээ давснаас исэн тэр давснаас одоо баг адилхан тэр мөнгийг эх жилийн татварт төлөх хэрэгтэй болдог. Тийм болохоор Япончууд бас энийгээ бас амар төлөхгүй тулд ингээд цагийн ажлынхаа юуг цагийг багасгаж энэ төр айгүйх юу яадаг Мгм. байгаа. Зохицуулт хийдэг байгаа тий. Мгм. Тэгээд дээрэс нь энэ сая 300 мянган йенээс бага хэрэг нийгмийн даатгал тай байх юм бол өөрөө төлөх шаардлагагүй гэж байна тий. Ерөнхийдөө бол энэ бол жишээлбэл бидний гадаад хүмүүсийн визээр ярих юм бол энэ гэр бүлийн визтэй хүн, энэ үндсэн ажлын визтэй хүн нь байгаа байхгүй юу Мгм. тий. Тэгээд ер нь бид нар нөгөө фуёд орох гэж яриад байдаг тий. Энэ Мм. фуё гэж хэлдэг. За тэгээд аа одоо гэр бүлийн визтэй эхнэр нь одоо яг ингээд юугаар ярих юм бол нэг хүн үнцэн ажилтай нөхөр нь би эхнэрийгээ гэр бүлийн визээр авсан байгаамаа. Тэгээ эхнэрийгээ өөрийнхөө буяа болох гэсэн юм а гэж хэлээд компанида мэдэгдээд Мгм. эхнэрийнхээ мэдээллийг компанид очиж бүртгүүлнэ л гэсэн үг ерөөхдөө л. Мгм. Мгм. Тэгээд нөхрийнх нь орлогоос орлогын нөгөө татвар нь бас багасна гэсэн үг. Одоо энэ дээр Тийм. тийм Тэгэд хэдэн хүн энэ байгаас шалтгаалаад тий одоо тийм жишээл одоо өөрийнх нь тийм буюуд нь багасна гэсэн үг байхгүй юу? жишээлбэл тий эхнэр хүүхэд тий бас тооноосоо хамаарат тэр Тийм. нөхрийнх нь цалингаас асагдах татвар нь бас багасна гэсэн үг. Тийм тэгээд татвар нь багасна. За тэгээд дээрэс нь нөгөө эрүүл мэндийн даатгалын сая бараг сарын орлогын 10% гэдээ ирсэн шүү дээ. Мгм. Тэрийг оруулах юм бол эхнэр нь одоо тэр дүнгээ төлөх шаардлагагүй нөхөр нь зөвхөн Мм. өөрийнхөө төлнө. Тэгсэн мөртлөө нийгмийн даатгалын үйлчилгээг авч болно л гэсэн үг байхгүй тий. Мм. Тэгэхээр Япончуудаас нөгөө ганц бий болохоор татвар өндөр байна мэн Яг гэдэг зөв. юм яриад байдаг тий. Тэгэхээр тэр нь бол Мм. юм гэсэн үг. Тэгэхээр Тэр бол одоо яг үнэн тий. шүү те. Ганц бие байх тусмаа илүү бага цалин авна, их татвар төлнө. Харин гэр бүлтэй болоод гэр бүлийн гишүүдээ өөрийнхөө визэн дээр гэх юм уу те. Тэр буяада оруулах юм бол илүү өөрийнхөө даатгалд оруулах юм бол илүү гэр бүлийнхаа хүмүүсийг ч гэсэндээ одоо даатгалтаа оруулаад бага татвар төлнө те. Тий. Тэгээ Мгм. одоо манайхан нөгөө гэр бүлийн виз мэдүүлэхдээ компанида хэлэх шаардлагатай юу гэд асууд. Бид Мм. нар бас манайх бас гэр бүлийн виз мэдүүлдэг. Тэгээ энийг Мгм. харах юм бол бүр заавал мэдээлэх Тийм. тий хэлэх шаардлагатай гэдгийг хараад ойлгож байгаа бах. Гэр бүлийнхээ гишүүнийг өөрийнхөө одоо энэ сая 30 мянган йен болохоор нөгөө гэр бүлийн визний 28 цагийн ажиллах эрхийн юутай бас яг ингэж давхцаж байгаа болохоор гэр бүлийн хүн нь яг одоо Мм. энд бүр яг тохирно гэсэн үг байхгүй тий. Одоо энэ чинь Япон Мгм. хүмүүс ч гэсэн яг энэ дүн гэж байгаа сте. Тэгэхээр Мгм. гэр бүлийнх нь хүн нь өөрийнхөө дагалдангаар виз аваад тэгээд цагийн ажил хийлгээд тэгээд өөрөө даатгалыг ингээд өмнөөс нь төлөөд өөрийнхөө ч гэсэн хямдхан болгоно гэсэн үг болно. Мгм. Тий. Мгм. Орохгүй байх сонголт бас байгаа тий. Байгаа. Гэхдээ угаасаа яаж ч батсан Тийм, илүү буяад өндөр орсон төлнө нь те хэрэг илүү орохгүй дээр бол. гэсэн үг. Тийм. Мгм. Ерөнхийдөө Японд тийм ерөнхийдөө нэг энэ хідэн л татвар даатгалууд байгаа. Гэхдээ бас яг хооронд нас тэр болгоно нөгөө нэг ялгааг нь бас юу хахад ойлгож те ингээд яхад айгүй хэцүү байдаг. Бид нар ч гэсэндээ өөрсдөө бас айгүй олон жил ажиллаж байгаа ч гэсэндээ яг аль нь юуны ямар даатгал
тэтгэвэр илээ. Тийг нь бас нөгөө нэг яг ялгаж яхад аюу хэцүүлээд л да. Ялангуяа нөгөө компанид ажилладаг хүн бол автоматар нөгөө бүх одоо даатгал Санаа юун сайн. тэтгэврийг нь тийм суудгацсан байдаг болохоор тий нэг тэрийг Тийм. бол ингэж амар ухаж яагаад байдгүй ойлгоод байдгүй. Гэхдээ ер нь бол нэг ийм даатгалууд байдаг гэдгийг тий татварууд Мгм. байдаг гэдгийг ойлгоод авчвал зүгээр. Тий. Японочууд ч гэсэн өөрсдөө сайн мэддэггүй л тий. Тийм тийм Тий. тийм Тэгээ тийм. ингээд нэг хараад ойлгочдөг мөртлөө дараа нь бас мартчихдаг тий. Энд чи яаж Харин тийм ээ. Одоо мэдтий. тэгээд одоо нөө ажилгүй ч юм уу те эсвэл хуваарай одоо өөрөө компани байгуулад ч юм уу те тэгээд байх юм бол бүр хэцүү юм шиг байгаа. Одоо эднэрийг чинь бүгднийг нь өөрсдөө л тэр амьдарч Мгм. байгаа хороо те дүүрэг ботлуугаа явж нөгөө нэг юу ааш та Мгм. те төлнө гэсэн үг штэ те өөрөө бүртгүүлнэ тий. Одоо энэ Тэгэхээр чинь бас компани нэгтлэн бодоод бүх юм автоматар сайхан юу ягаал тий. хасаал өгч байгаа болохоор. Мм. Тэгээд одоо энэ орлогын албан татвар зүүмэнзээ эднэрийг болохоор өөрөө төлье гэж бас сонголт байж болдог. Тий. Тийм Мм. цалингаасаа асуулахгүйгээр өөрөө төлөё гэж Мм. болдог. За бас нөгөө ажлаасаа гарчих юм бол Мм. нөгөө нэг 23 онд жишээлбэл ажиллаж агаад 24 онд ажлаасаа гарчих юм бол нөгөө татвараа төлөхгүй бол болохгүй ажлаасаа гарцсан Мм. чихэн тэгэнгүүт тэр нь шууд гэрийнхэн аягаар хүрээд ирдэг болчдөг. Мм. Одоо нөгөө хасах цалин байхгүй болчихж байгаа Мм. болохоор компани нь нөгөө дүүрэгт нь энэ хүн ажлаасаа гарсан шүү гэд хэлэнгүүт нөгөө дүүрэг нь буцааж нөгөө татвар авахгүй бол болохгүй өнгөрсөн жил чи ийм Мм. орлого олцсон биз дээ энэнийхээ татвараа төлөх гэдэг учраас гэрлөө нь юу ирчдэг нөгөө Мм. төлдөг цаас ирчдэг тэрийгэ комбинид авчаа төлдөг тиймэрхүү юмнууд Мм. байгаа тийм ээ. Тэгээд хэрвээ оюутан энэ төр ч юм уу те одоо түрүүжлийнх нь орлого нь сая 30 мянган йенээс даваад айгүй өндөр даатгаал өндөр татвар хэрэг ирээд ах юм бол тэрийгэ нөгөө нэг одоо нэг дор ингээд амар их одоо мөнгө төлөх болчих штэ тий. Тийм болохоор тэрийгэ одоо хэрвээ нэг дор тэгж төлөх боломжгүй ах юм бол нөгөө дүүрэг дээрээ очиод тэгээд ингээд би энийг ингээд одоо юу гэх юм баг багаар ингээд төлмөр байна ч гэдэг юм уу те жилд одоо 8%-ага төлөё ч гэдэг юм уу те тэгээд учирлаа хэлэх юм бол нөгөө нэг юу л вэ тэр төлбөрийг нь ингээд баг багаар төлөхөөр хуваагаад бас төлөх боломж байдаг. Тийм болохоор энэ төлбөрөөдөө бол яаж хийж байгаа л ер нь төлөхгүй л даатгалуудаа бол төлөхгүй бол болохгүй. Дараа нь яг хэлсэнтэй түрүүн виз сунгах энэ төрт асуудал болно. Тэгээ дээрэс нь бас нэг юм нь хэрвээ одоо Монголд ээж аав чинь одоо тэтгэврт байдаг ч юм уу те нэг бол Монголд нөхөр хүүхэд нь байдаг ч юм уу те тийм болвол юу яаж болно тэр хүмүүсийгээ бас буяад оруулж болдог байгаа те ажилтнууд компани Тийм ажилтнууд ингээ оруулж бол. тий тэгээд гэхдээ тэр хүндээ бол одоо заасан юунд жилд одоо тэдэн мянган янаас дээшээг одоо заавал одоо банкар ч юм уу те тэр хүнийхээ данслуу нь шилжүүлсэн гэсэн тэр баримт нь хэрэгтэй болдог. Тийм болохоор яг тийм аль бие усны гуйвлага одоо тэр банк ч юм уу те эсвэл нөгөө юу энэ тэр MoneyGram тэр байдаг шүү дээ те тэднэрээр шилжүүлсэн тэр баримтаа цуглуулад тэгээд өөрийнхөө тэр юунд одоо ганц би бол өөрийнхөө ээж аавыг авч болно. Тэтгэврт гарсан ээж аавыгаа авч болно. Альсвал гэрэлсэн бол өөрийнхөө нөхөр эхнэр юм уу альсвал хүүхдээ бас оруулж болдог Монголд байгаа. Тэгээд гэтээ энэ дээр тэгээд тэгэх юм бол одоо дараагийн жилийн нөгөө юу н татвар нь арай одоо нөгөө нэг юутэй дагалдан байгаа учраас өөр дээр чинь дагалдан байгаа учраас арай хямдаар ирдэг байгаа. Гэтээ энэ дээр нэг юм анхаар хэрэгтэй хэрвээ ирээдүйд Японд одоо нөө байнгын оршин суух виз ээжөө гээд виз авахар төлөвлөж байгаа бол хэрвээ одоо өөрийн чинь орлого одоо тийм одоо өндөр орлого биш болвол нэг юундэ буяада орохыг зөвлөдгөө. Яагаад гэх юм бол буяад өөрөө одоо буяатай байна гэдэг чинь одоо юу гэх нэг юу гэхиндэ орлого нь одоо тийм Хүнд өндөр биш өөр бол хүнд хуваарлагдчихж тий байгаа тий гэсэн яг үг зөв болохоор яг зөв. тийм. Мгм. Тийм болохоор за жишээлбэл за орлого нь одоо 800 ман ч юм уу те жилийн 8 сая yen ч юм уу. Тийм өдөр байх юм бол өөрийнхөө одоо дагалдан оруулсан ч нэг тийм асуудал байхгүй. Тэрнээс одоо 3 сая yen ч юм уу те тэр хавцаа 4 сая yen ч юм уу тэр хавцаа жилийн орлого нь хэрэг байдаг бол нэг тэгэж юундээ оруулаад бол хэрэггүй байдаг. Өөрийнхөө буяад оруулаад хэрэггүй байдаг шүү гэж анхааруулмаар байна. За тэгээд түрүүн тэр оюутан би ярьж байхдаа жоохон халтныг ярьсан байгаа. Тэтгэврийн буцаан олголт авдаг гэдгсэн те. За энэ нь болохоор юу юм бэ гэхээр түрүүн бас хэлсэн байгаа. Хэрвээ Японд тэтгэвэр гэтээ тэр юу шүү оюутан байсан ч гэсэндээ өөрөө сайн дураараа тэтгэвэр төлмөр байгаа бол тэрийгээ бас төлөө явж болох юм шүү. Тийм төлж Хэрвээ болно. одоо Японд 10 жил болоод
би тэтгэр аммаар байна ч гэдэг юм уу те. Нэг бол нутаг буцахтаа ингээд тэтгэврийн буцаа олголтоо аммаар байна гэж бодож байгаа бол төлөөд явсан ч зүгээр зүгээр тийм нөгөө хөнгөлөлт байдаг гэдгийг хөнгөлүүлж болно гэдгийг хэлсэн байгаа тий. За тэгээд тэтгэврээ буцааж авахдаа нэг анхаарах юм нь Японд 10 жил одоо тэтгэвэр төлсөн бол тэтгэврээ буцааж авах боломжгүй байгаа. Тийм болохоор хэрвээ буцааж авъя гэж бодож байгаа хүмүүс маань 10 жил одоо төлөхгүй байх хэрэгтэй. За тэгээд Японоос гарсан өдрөөс эхлээд 2 жилийн дотор тэтгэврээ буцааж авах боломжтой байгаа, нэхэмжлэх боломжтой байгаа. За тэг энийгээ яаж нэхэмжлэх вэ гэхээр өөрийнхөө нэг хаягийг одоо амьдарч байгаа дүүргээсээ хасуулсан байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь за 2 жилийн одоо Японоос гарч яваад те 2 жилийн дотор одоо тэтгэврээ хаягаа асууснаас хойш 2 жилийн дотор байх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь өөрийнхөө одоо тэр нэг тэтгэврээ буцааж авах нэхэмжлэл байгаа. Тэр нэхэмжлэлээ юу лүгэ явуулна гэсэн үг. Одоо тэр Японы тэр тэтгэврийн газар руу явуулна гэсэн үг. За тэгээ энийг явуулахдаа бол өөрөө явуулсан ч болно. Одоо жишээлбэл Монголоос те шуудангаар өөрөө шууд тэр хаяглуу нь явуулсан ч болно. Аль эсвэл Японд байгаа одоо хэрэг найз нөхчин байгаа бол тэр найз нөхдөөрөө дамжуулаад явуулсан болно. Аль эсвэл өөрөө аялын визээр ч юм уу те өөр визээр одоо Японд ирсэн байгаа бол өөрийн биеэр бас аваачаад тэрийгээ бас нэхэмжилж болно. За тэгээ нэхэмжлэл гаргаснаас хойш ерөнхийдөө 6 сарын 4-өөс 6 сарын хооронд тэр одоо нэг өөрийн чинь данслуу юу н орно. Нэхэмжилсэн мөнгө нь орно. За тэгээд энэ нь болохоор түрүү хэлсэнтэй сүүлийн 5 жилээ 5 жил хүртэлх мөнгөө авч болдог. За тэгээд сүүлийн 5 жилд төлсөн тэтгэврийнхаа ойролцоогоор одоо нэг 65-аас 68% орчмыг одоо буцааж авах боломжтой байгаа гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө тийм тэтгэврийн буцаа олголт бол нэг иймэрхүү Одоо энэ байна. ингээд тэтгэр цалингийн 18.3-т энэний талыг нь өөрөө төлж байгаа шүү дээ. Нэг 9% ч юм уу. Тэгэхээр тэр 9% аль гэсэн үг шүү дээ. Компани төлс. Компани төлснийг ч гэсэн аавна. Өө тийм үү. Nice. Тийм. Тэгэхээр энэ 18.3%-ийнхаа одоо жишээлбэл 65-аас 68 70% орчмыг аавна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бас нэлээд хөөрхөн их мөнгө ороод ирнэ. Тийм. Тэгээд төлсөн жилийн хэрвээ одоо 5 жил энэ төр байх юм бол тэр хэмжээгээрээ бас их мөнгө орж ирнэ гэсэн үг. Хэрвээ одоо жил 1 жил төлсөн ч гэсэн авч болно. 6 сар төлсөн ч гэсэн авч болно. Тийм болохоор 5 жил хүртэл ажиллаад одоо альсвал хуваараа ч юм уу тий тэтгэвэр төлсөн л бол тэрийгээ бол буцааж авах боломжтой байгаа шүү. Тэгэд нэг анхааруулах юм нь болохоор юу юм бэлээ? Гадаадад одоо өөрийнхөө Монголд байгаа дансандаа авч болно. Аль эсвэл Японд байгаа дансандаа гэсэндээ бас авч болно. Гэхдээ Ючо банкнд бол авч болохгүй. Тэгээ Японд хэрвээ авах юм бол заавал тэр нэг юуны дансны нэр нь катаканагаар бичигдсэн байх шаардлагатай мөлий. Англиар тийм бичигдсэн бол боломжгүй юм бэлээ. Одоо нөгөө хаягаа асуулцгаар чинь данс байх юм уу? Ашиглаж болох юм уу? Тийм одоо жишээлбэл юу л юм бэлээ л дээ. Тэр нэг ерөнхийдөө дансчин бол юутай чинь Zairo card-тай чинь одоо холбогдсон байгаа. Тэгээд Zairo card чинь дуусах хүртэл бол данс нь бол байж байна. Тийм тэгээд гэхдээ ер нь бол Японоос юугээ асуусан бол хаягаа асуусан бол мэдээж данс энтрэцэндээ одоо бүх төлбөр тооцоогоо одоо дуусгаал мэдээж Монгол харих байх л та тий. Одоо жишээлбэл нөө ээжөө байнгын орсон суух визтэй хүмүүс энэ төр бол данс нь бол тэр чигээрээ байж лээ. Тийм болохоор тиймтэй тий хугацаа гэж авах юм чаа. Тийм болохоор юунд Япон дансандаа бас авах боломжтой байгаа. Гэхдээ заавал энэ нь болохоор заавал өөрийн нэр дээрх данс шүү. Өөр хүний данс нэр дээр бол ерөөсөө авч болохгүй юм лээ. Өөр хүнийхээ тухай бүр катаганагаар бичсэн байх юм биш үү? Тий өөрийнх нь нэрээ. Тийм Японд авах бол зөв. Тэгэхээр яг уу заавал энэ юугаа буцаахгүйгээр Японоос тэтгэр авъя гэж бас болно шүү дээ тий. Тэгэхээр тийм тэр чигээрээ төлөөд л явна гэсэн үг байна. Тэгэхээр Япон ч 65 үржээс тэтгэр авдаг лөө. Гэхдээ Японы тэтгэрний өндөр биш тий. Бас тийм одоо тэгэхээр яг тэрийгэ бодож үзэх хэрэгтэй л дээ. Одоо ч Японд хэрвээ үнэхээр 30 жил тий 40 жил энэ дээр ажиллана гэж бодож байгаа одоо тэтгэвэр төлнө гэж бодож байгаа бол яг төлдгөөрөө төлөөд тэгээд
65 өрөө тэтгэврээ авч болно. Гэхдээ одоо юу гэдэг нь 10 жил за нэг 15 жил төлөөд ч юм уу тий 10 жил төлөөд ч юм уу хэрэг буцах бодолтой одоо Японоос одоо өөр газар руу тий явах бодолтой байгаа бол эсрэгээрээ яг нөгөө нэг одоо сар болгон төлж байгаа тэтгэврээ хэдэн жил төл төл одоо төлвөл тэр хэмжээний тэтгэврээ авна гэдэг тийм нөгөө нэг юу боддог тийм юу байгаа. Мгм. Одоо Сайт арга дээр байгаа. байдаг тий. Тийм сайт Мгм. дээр байгаа. Тэгээ тэрүүгээрээ бодож үзээд тэгэнгүүт одоо сар болгоно одоо тэтгэврээ авах тэтгэврийн нөгөө хэмжээ чинь гараад ирнэ. Тэгэхээр тэр хэмжээний тэтгэвэр авсан дээрөө 65 хүрээд те. Альсвал Мгм. одоо нэг удаа хэрвээ тэтгэврээ авах юм бол бас хэдэн йен буцааж аавна гэд бас гараад ирнэ. Тэгэхээр тэрийгэ бодож үзээд тэгээд аль нь илүү өөрт чинь ашигтай байна те. Тэрийгээл яг аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Яг 10 жил болоогүй хата. Хэрвээ 10 жил болцгоо юм бол за тэгээд автоматар угаасаа шууд Матар эсрэгшнэ тэтгэр болчихно. гарах болчихно гэсэн Тийм. үг нь тий. Би бол тэтгэврээ буцааж авахар шийдсэн. Тэгэхгүй Тэгээс бол буцааж авна. тий яг ингээд нөгөө нэг Мгм. би чинь одоо 7 жил 8 жил тэтгэвэр төлсөн байгаа. Тэгээд Аха. яг ингээд бодоод үзэхээр 8хан жил Японд тэтгэвэр төлөөд тэгээд 65 үрээд тэтгэврээ аавна гэхээр айгүй бага бүр Монголоос бага гарч ирж байгаа. Тийм Мгм. болохоор эсвэргээрээ Монголдо тэтгэврээ одоо нийгмийн даатгалаа сайн дураараа ч юм уу төлөөд тэгээд Монголоосоо тэтгэвэр аавна гэж бодоод Мгм. над шиг бол тийм бага жилээр төлсөн хүн бол айгүй бага л авах юм байлээ. Тэрийг нэг яг 20 30 40 жил яг Японоччийг төлж ээч л нэг арай гайгүй аав. Гэхдээ одоо нэрээ ийм судалгаа гарсан мөлий. Японд 10 жилийн дараа гэхэд одоогийн энэ авдаг тэтгэвэр нь 25% илүү буурна гэсэн тийм судалгаа Оо гарсан бүр мөлий. Тийм болохоор 10 жил зарай биш хаа 20 жил л үү дээ. Тэгэхээр одоо яг энэ ажиллаж байгаа хүмүүс бол аа нэг тэтгэвэр авах насан дээр очиод яг одоо авж байгаа хүмүүсийн тэтгэврийг бол авахгүй, адилхан авахгүй. Мгм. Тийм тэтгэврээ авах нь бол тэгэж буур тэтгэврийн сан нь угаасаа одоо нөгөө бүрэлдэхгүй байгаа штэ тий залуучууд Мгм. багасаад тийм Ажлын болохоор хүмүүс багсаад. тийм болохоор ер нь тэтгэврийн сан айгүй бага болоод тэгээд тэтгэвэр нь бас буурж байгаа юм билэ. Тэгээд Мгм. тиймэрхүү юуг тэгээд ч бас дээрэс нь монголчин болвол эмэгтэй хүн чинь 55 настай даа тэтгэвэр авч болж штэ тий. Тийм. Тэгэнгүүт Япон болохоор тэрнээс чи Зарим. 10 жилээс тийм хойно гэхэр чинь бас айгүй тийм юу л байгаа юм л да. Айгүй хойно одоо нэг орой авч эхэлнэ. Тийм болохоор би бол Японоос тэтгэр бодож аавна байгаа. гэж ер нь бодоод хэрэггүй л юм байна да тий. Тэгээ Тийм хамгийн гол бодож нь үзсэн. юу яахгүй бол Тэр шийдсэн. одоо нөгөө юугаа хаягаа бүр хасвал нэхэр Японоос Тийм. бүр гарч иж Тийм яг бүр зөв яг буцаж зөв. иж Монгол руу буцаж иж л Тэгэхээр авах одоо бас болохоор тэр тэтгэврээ тий. авахын тулд одоо ажиллаж байгаа хүн одоо тэгэхээр ажилласаа гараад тэгээд одоо Ажлаасаа явна ч гэсэн үг шүү гараад дээ тий. Японыхоо визийг ч Тийм. өгч болох нь л гэсэн үг Тийм. байна да. Яг Тэгэхээр Монгол бас руу буцахаар шийдсэн хүн байх юм бол айгүй стайлын тий. За юугаа буцаагаад тийм. тавьчихна. Аль эсвэл нөгөө байнгын оршин суугчийн виз Мгм. өгсөн байх юм бол визээ авчаад Мгм. хаяга хасуулаад мөнгө авчаад буцаад ороод ирж болно шүү дээ. Тийм, тийм. Тэгэж бас болно. Гэхдээ Аа. ер нь бол юу л юм бэлээ. Би бас одоо судлаад хойлоо нэрээ дараад гэж жагаад энэний талаараас нэг бас дэлгэрэнгүй ажиллах юм байна. Би бас одоо ер нь ингээд би ч одоо Америкт амьдраад одоо жил болж байгаа шүү дээ, тий. Мгм. Тэгэнгүүт ингээд Японд ээж юу нөө байнгын оршин суух визтэй Мгм. байгаа ч гэсэндээ ер нь хаяг бол амьдрахгүй л бол хаяг бол Японд байгаад ах тийм одоо давуу тал гэж бол байхгүй юм байлээ. Одоо Японы бид нар үйлчилгээг нь авч чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалыг нь төлөөд те төлж байгаа Мгм. ч гэсэндээ тэр даатгалаа одоо хангалттай авч чадахгүй байгаа штэ те. Мгм. Аа тийм болохоор яг амьдрахгүй л бол яг тийм байнгын оршин суугчийн визтэй байгаад ч гэсэндээ хаягаа болвол баг асуулаад тэг яг амьдрахаар очисон үедээ л буцаж нэмүүлвэл зүгээр юм шиг санагцсан. Мгм. Тийм тэгэхгүй л одоо нэг амьдрахгүй байгаа ч гэсэндээ Жуминзээ оршин суух татвар төлнө. Тэгэнгүүтээ амьдрахгүй байгаа ч гэсэндээ Ээж тэ нэрээ тий. тэтгэвэр төлөх заавар шаардлагатай. Амьдрахгүй байгаа ч гэсэндээ эрүүл мэндийн даатгал төлөх шаардлагатай. Ингээд баахан юм юу төлөх хэрэгтэй болчихно. Тийм Мм. болохоор тийм энэ одоо үйлчлэгээнүүдээ авахгүй л гэж бодож байгаа бол тэгээд юу юм бэлээ? Асуулчий гэж бодож байгаа. Мгм. Нөгөө нэг ээж визтэй хүмүүс татвараа төлөхгүй болвол визийг нь хүчингүй болгох Мм. нь гэд нэг юм гараадсэн Тийм шүү дээ. тийм Тэр тийм тийм. тэр Тэр яах юм бэ? болохоор юу юм бэлээ? Одоо энэ нэг Төлөх юу ёстой юм а төлөхгүй болвол тийм гэсэн үг тийм шүү тийм. дээ. Одоо нэг юу нь байгаа?
хаяг нь байгаа. Тэгэнгүүтлээ айгүй их тийм хүмүүс байгаа юм билээ л дээ. Бүр ингээд хэдэн 10 жилээр нь ингээд юугээ төлөөгүй тэр татвар тэтгэвэр тэ даатгал энэ төр эрүүл мэндийн даатгал энэ төрөө төлөөгүй тийм хүмүүс болохоор юу яаж агаад тийм байнгын оршин суух визийг ингээд цуцлана гэсэн тийм хууль гэх юм уу да тэрийг бол сая 6 сард баталсан юм байлээ. Гэхдээ тэрийг яг хаа дэлгэрүүлээд сайн асуусан чинь яг хаа зүгээр тийм хууль нь хэрэгжих тийм нөхцөл нь бол бүрдэж байгаа. Гэхдээ яг тэрийг бол яг тэгж хасаж ингэж яатлаа бол ойр хэдэн жилдээ бол байхгүй л гэж тэр юуны цагаачлалын алба иммиграшны хүн надад хэлсэн шүү дээ. Гэхдээ тэр бас яг бас ямар юм байгаа нь тий. Тэр нь бол гэтээ яг нөө хаягаа асуусан хүн энэ төр бол биш. Яг нэг төлбөрөө төлөөгүй байгаа хүмүүст л амар тийм яаж байгаа юм бэлээ хатууруулж байгаа юм бэлээ. Төлөх ёстой юм нь хэмжил нь гарчаад хахад төлөхгүй байгаа Тийм. юм тий. Тэрийг бол зайлшгүй мэдээж төлөх хэрэгтэй ямар ч үедтэйсэн тий. Энд утцсан сайхан гарын тийм хүмүүс байгаа хөө. Тийм байгаа. Одоо жишээлбэл урд нь бол нөгөө нэг энэ байнгын орчин суух виз айгүй амархан гардаг байсан шүү дээ. Одоо нэг Япон хүнтэй гэрэлсэн л бол өвчтдөг байсан тий. Одоо нэг бараг л нэг 5 жилийн өмнө тийм байсан. Сүүлийн жилүүдэд л амар хатуу болоод байгаа болохоос шүү дээ. Тэгээд авцсан амар олон хүмүүс байгаа. Тийм Тий. баг. Одоо амархан авцсан тий. Тэгээ тэр хүмүүс нь энэ төр ингээд Японд сайхан зүгээр амьдрал ямар ч татвар төлөхгүй тий тэтгэвэр төлөхгүй даатгал төлөхгүй амьдраад байдаг. Тэднийг л ерөнхийдөө хатууруулъя л гэж яаж байгаа юм бэлээ. Биднийг одоо Бодлого гарч хангалттай л байгаа юм чангалж штэ тий. Харин тий. Эсвэргээрээ нөө юу яаж байгаа хүмүүсээ болохоор амар чангалаад байдаг тий яг Тий хамгийн мод дураад төлөөд яг төлж байгаа хүмүүс ам ясаараа байгаа хүмүүсээ. Одоо тий. нэг виз өгөх гэж ямар удаж нэг виз мэдүүлчихэд хахад жил гарсан бол Харин тий. тий. Айгуу бас жоохон тэр юунаас айгуу хүнд юутай шүү те сурталтай гэх юм уу. Харин за битээр За. ойлгомжтойсэн Хатуураад байх явах нь гэж байна. тий. Харин тий хадуур явах ойлоо өөр дугаар дээр ярихаас Тэгээ. ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд Японы татвараас өндөр, Монголын татвараас хүмүүс нөгөө ийм даатгал юм өндөр л гэдэг. Япон бүр ийм амар өндөр гэдэг шүү. Сая тэр орлогын албан дотор 45% мүү гэд би бүр судалж байхдаа хараад бүр ухаалдах шахсан. Юм аим. Тэгэхээр тийм баян нөгөө нэг татвараа нууж муусан гэж хүмүүс заримдаа нөгөө орлогоо нуусан гэж хөөрхий аргачгүй юм байна да гэж бодох шиг. Тэгээ ер нь бол тийм өндөр цалин авах хэмжээний нөгөө мэдлэг чадвартай болол хүмүүс тэгэл компани байгуулаад авчдаг хальтаа тий. Тийм өндөр цалин авах юм бол ихэнхийн татвар төгсөх учраас тий. Тэгээ ер нь бол одоо ингээ хараад хахад одоо энэ өндөр хөгжилтэй орнууд тий одоо энэ нийгмийн халамж нь одоо сайн бүрэлдсэн энэ орнууд л ер нь татвар тэтгэвэр энэ даатгал амар өндөр агаад байгаа нь тий. Эсвэргээрээ тэр нөгөө үйлчилгээг авч чадж байгаа болохоор тий. Манай монголчин юмаа авахаас сайн мэдхээс сайн нэг юм хэлэх гэж марцсан байна шүү дээ. Одоо байж байгаа л нэг юм дүүргээс нэг янз бүрийн тэдэн мянга 10 мянга 5 мянга гэл тогны мөнгөний урамшуул энэ гэл ягаад гэдэг дөнгөж ирсэн хүүхдүүд тэр мөнгөө яаж авах юм бэ гэж хэлээддэг ч тийм бүгд саяны тэр 103 мангаас доош байж тэр өрхүүдэд тэр нөгөө халамжийн мөнгүүдийг өгдөг. Тэгэхээр хэрвээ одоо нөгөө зарим оюутнуудад тэр нөгөө халамжийн мөнгөний авах юу нь очихгүй байх юм бол орлого чинь 103-аас дээшээ гарсан болохоор халамж авах өрхөөс хасагдсан байна гэж ойлгох хэрэгтэй шүү тий. Тийм. За тэгээ дараагийнхаа сизон олгоод бот хоёроос одоо юу ярих уу гэж бас хоорондоо ярилцж байгаа. Тэгээд ямар нэгэн одоо ийм одоо сэдвээр яриул зүгээр байна гэсэн тийм бас айдиа байвал хэлээрээ. Окей. За тэгээд дэлгэц маань солигдсон маг анзаарч байгаах. Рекламны цаг. Тэгээ бид хоёр болохоор анхудаа сонсож байгаа хүмүүс ах юм бол Токио хотоос болон Америкаас онлайнаар ажилладаг Future Japan Японд төвгээд байгаа. Тэгээд Японы аяллаа виз Япон руу аяллаар ирэхийг хүсэж байгаа хүмүүс ах юм бол манайхаар аяллаа визээ мэдүүлэлж болно. Өөрийн биеэр болон захимаар мэдүүлэх виз мэдүүлэхийн материалыг нь олон жил туршлагатай сайн хийж байна да гэж. За тэгээ дээрэс нь Японд амьдарч байгаа хүмүүс Америк руу, Австрали руу, Европ руу, Солонгос руу ч юм уу өөрийн визтэй ямар улсын тийшээ аялмаарах юм бол визнийх нь материалыг бас хийж өгдөг. Тэгээ дээрэс нь Японд гэр бүлийн виз мэдүүлмээр байгаа хүмүүс одоо Монголоос
гэр бүлээтэй эхнэрээ хүүхдээ нөхрөө авмаар байгаа хүмүүс энд хоорондоо гэрлээд гэр бүлээ виз мэдүүлмээр байгаа хүмүүсээс визний мэдүүлгээ хэлгэж болно шүү. Мгм. За тэгээд дуустал нь сонссонд баярлалаа. Дараагийн сизнээр дахин уулзцгаая. Түр Уулзцгаая. баяртай. Бай.